Байдал ямар байна вэ? Улс орны эдийн засгийн байдал, ард иргэдийн маань амжиргаа, аж ахуйн нэгжүүдийн байдал ямар байна вэ? Хамгийн энгийн хариулт нь бол хүнд байдал гэж хариулж байна. Нэгдүгээр өнөөдөр иргэдийн маань амьдрал, ихэнх хүмүүсийн амьдрал бол хүнд байна. Та бүхэн харж байгаа ба. Хоногийн уйл залгуулахын тулд, энэ тарианыхаа мөнгийг залгуулахын тулд ахмадууд маань тэтгэврийн дэвтрээ барьцаалж хэдэн төгрөг зээлж хүүхднээ өвдсөн их халамжийн дэвтрээ барьцаалж мөнгө зээлээд явж төрснийг эрчилгээг нь тавиад мөнгө зээлж. Тэгэхээр байдал бол иргэдийн амьдралыг ингээ харж байхад бол сайн байна гэж хэл ямар ч аргагүй байна. Хэрвээ бид нар том төслүүдээ цаг хугацаанд нь хөдөлгөөд эргэлтэнд оруулж чадсан бол иргэдийн маань амьдрал ингэтлээд ордохгүй байсан гэж би боддог. Би энэ тухайд 4 жил 5 жилийн өмнө хэлж л байсан. Бид энэ боломжийг ашиглах хэрэгтэй. Энэ төслүүдэд хурдан эргэлтэнд оруулах хэрэгтэй. Улс төр хийдэг нь улс төрөө хийгээ. Эдийн засгаа хөгжүүлдэг нь эдийн засгаа хөгжүүлдэг. Бизнес хийдэг нь бизнесээ хийгээ. Эдгийг сануулж. Хэрвээ бид нар том төслөө хөдөлгөөд цааш нь явуулсан бол улс орны төсөв ийм жил бүхэн ийм алдагдaltaа гарахгүй байсан. Та бүхэн мэдж байгаа. Бид нар ийм мөнгө зарцуулна гэдэг бүр ханж тансаар байгаа төсвөлдөг. Гэтэл жилийн эцэс рүү нэг их 80. Тэр чинь асар их мөнгө шүү дээ. Бараг л жил бүхэн нэг их 80-ийн алдагдaltaа гарч байгаа. Тэгээд түүнийг төсвийн тодтгол гэдэг нэрээр хасаж танаж хаадаг. Нөгөө бизнес рүү орох зээл, нөгөө ард иргэдэд очих мөнгнөөсөө тасж байгаа байхгүй. Өөр юунаас асах вэ? Энэ том төслүүд хөдлөөгүйгээс болоод асар олон мянган ажилчин өнөөдөр ажлын байраа алдаж байгаа шүү дээ. Монголчууд орлогоо алдсан. Тэрвээ хөдөлсөн болвол би олон мянган хүн ажилтаа байх байсан, орлоготой байх байсан. Ингэтлээч бас нэг халамжийнхаа дэвтрийг барьцаанд тавьж энэ тэндээс мөнгө зээлэх гэж энэ тентхийн ламбардын үйл сахихгүй байх байсан даа. Үүнийг би Монгол улсад учирж байгаа хохирол гэж хэлээд байгаа юм. Энэнийг л би Монголын ард түмэнд Монгол хүнд ирж байгаа хүнд цохилт гэж хэлээд байна. Хоёрдугаарт аж ахуйн нэгжүүдийн байдал бас нэг тийм сайн биш байна. Өнөөдөр та бүхэн асуугаарай. Зүгээр л эхний хүний амнаас гарч байгаа ш бизнес эрхэлж. Мөнгө аваад яг үндэ бол орлоготой аж ахуйн нэгжийн тоо бол ерөөсөө гэрлийн хурдаар унж байгаа. Мөнгөтэй аж ахуйн нэгжийн тоо гэрлийн хурдаар унж байгаа. Одоо бүр тэг дээр очиж зогсож байгаа. Надад нэг гайгүй бизнес хийдэг залуу хэлж ирсэн. За одоо үнэхээр нэрээ бодоод энэ тэндээс мөнгө зээлж хэдэн ажилчдынхаа цалингыг тавьж явж. Юу нэмж шинэ хөрөнгө оруулалт гэх. Юу нэмж бизнесээ хэл. Энэ тухай бол ярих боломж алгаа. Зүгээр л нэрээ бодоод энэ хэдэн ажилчдаа талчихгүй цалингийн зээлээр тавиад явж байна гэж. Хэрвээ бид нар түүхийн эдийн үн өндөр байх тэр 4-5 жил тэр 10 жилийг ашиглаад экспортоо хийгээд тэндээс орлого олж чадсан бол аж ахуйн нэгжүүд ингэж хөндөхгүй байсан. Хэрвээ бид түүхийн эдийн үн Монголд байгаа энэ баялагын үн өндөр байхад бид нар дэд бүтцээ байгуулаад тэгээд энэ бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээд чадсан бол дахин энэ улирлын эргэлтээр ирж байгаа юм шиг ирдэг ойрхон болсон энэ хямралд ингэж өртөхгүй л байсан байна. Тэгэхээр энэ байдлыг бид нар бол харах ёстой гэж ингэж бодож байна. Монгол бол олдож байгаа боломжийг алдах эрхтэй тийм тансаглалтай орн биш байхгүй. Монголын байршил хэцүү, бидний сонгож авсан зам хэцүү. Бид хүний явдаг бизнесийн хөгждөг замаар л явж байгаа. Хүний амьдрдаг замыг л сонгосон юм. Хэцүү замыг сонгосон. Монголд бол боломж олон олдоод байдаг юм аа. Монголчууд энгийн үгээр боломжийг ингэж нэрлэдэг. Аманд орсон шар тос гэж. Та бүхний аав ээж ярьдаг л байсан байна. Аманд орсон шар тосыг миний охин хэлээрээ битгий түлхээрээ гэж. Үнэхээр өнгөрсөн жилүүдэд олдсон ганц боломж байсан тэр түүхийн эдийн үн Монголоос гардаг баялагын үн өндөр байсан тэр үе тэр аманд орсон шар тосыг
бид ашиглаж чадаагүй, залгиж чадаагүй, шороотоо утгасан. Одоо тэр шороотоо утгачаад тэр шороон дээр нь бүжиглэх хэрэггүй байхгүй. Одоо зарим этгээдүүд энэ дээр улс төр хийх гэж, тэн дээр бүжиглж тэр ард түмний хувьцааг өгүүлснийхаа төлөө, тэр ард түмэнд ирэх байсан ашиг орлогыг алга болгосныхаа төлөө одоо тэн дээр бүжиг хийж наадах хэрэггүй. Хэрвээ бид нар Монголын ард түмэн, Монголын сонгогчид залуу үе энэ юмд автах юм бол дахиад бид нар алдаагаад автах болно. Дахиад магадгүй ирж магадгүй цөөхөн галсны боломжоо бид нар ийм байдлаар алдах болно гэж хэлсэн. Үнэхээр улс төрчдүүд хариуцлагагүй байна. Би нэг улсын хурлын гишүүн нэг мэдээлэл хийж ирснийг санаж байна. Би энэ том төсөл зогсооснороо бахархдаг. Энэ тарианы мөнгөгүй болоод явж байгаа иргэд сонгогчдоо тэр улс төрийн гишүүн, улсын хурлын гишүүн бодоогүй юм байна та. Иргэд сонгогчд маань энэ тарианы мөнгөгүй болно. Айгүй бол эмийн сан дээрээ тэтгэврийн дэвтрээ өгөө. Надад миний эмийг өгөөч гэж гуйна өгчөө. Хүүхэд нь өвдсөн эмэгтэй ирээд тэр халамжийн тэтгэврийн барьсан хөрсний гэрчлэгийг нь бариад хүүхдийн минь тариаг өгөөч илүүчлээч гэж гуйна. Ингэтлээ мөнгөгүй болчих юм биш үстэй гэж бодоогүй л баг та. Эдийн засаг гэдэг бол айгүй бодтой. Мөнгөөр хэмжигддэг баг. Улс төр гэдэг бол тэр мэдээлэлээ тэр одоо ярьдаг тэр дүрс гисэн тиймэрхүү хандлагуудаар бас халахвчлагдаад явж болно л доо. Эдийн засгийг тийм хандлагаар хэмжих ямар ч боломжгүй. Тийм учраас эдийн засаг бол бодтой. Яг л мөнгөөр хэмжигддэг. Хохирол нь мөнгөөр гардаг. Тэр гарч байгаа хохирлыг бодтойгоор төлдөг. Тэр нь бас аюултай байхгүй. Тэгэхээр өнөөдөр энэ хүндрлийн тухай ярьж байна, шийдлийн тухай ярьж байна. Би боддог энэ хүндрэлээс яаж гарах вэ? Хүндрэлд яаж орсон тэр байдлаараа бид гарна. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр хүндрлийн шалтгааныг олох ёстой. Монголчууд хэлэлцэх ёстой. Зөвхөн шалтгааныг олох биш бид нар арга замаа олох ёстой. Зөвхөн арга замыг олох биш тэрнийг ажил хэрэг болгох ёстой. Бид нар сургамж болгох ёстой. Дахиж бид нар ингэж алдмааргүй.